Арам дөргийн эрхэм үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизэн шууд ярилцлага эхэлж байна. Тэгэхээр манай үзэгчд маш сайн мэдж байгаа сүүлийн үед Монгол хүн бүрийн хувьд сэтгэл түгшээж байгаа нэг асуудал бол H1N1 вирусын халдвар манай улсын хувьд бүх нутгийн бараг 70 гаруй хувьд тархаад байгаа. Одоогийн байдлаар 910 гаруй хүн энэ өвчтөнд одоо халдварыг авч 9 хүн амь насаа алдаад байгаа юм а. Тэгэхээр улсын хувьд ч өндөржүүлсэн бэлэн байдал зарлчаад байгаа. Манай өнөөдрийн шууд ярилцлагад Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэгд орж оролцож байна. Танд баярлалаа бидний хүсэлтийг хүлээн авч бас энэ чухал асуудлаар ярилцах цаг болсон гэж үзэж байгаад. Тэгэхээр ер нь энэ өвчний төвшин өвчл манай улсын хувьд одоо байдал нэлээд амаргүй боллоо. Тэгэхээр та энэ талаар нэлээд санаа зовж байгаа. Эхлээд хоёлаа үгээр ярилцлага эхлэх үү? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ ханиад гэдэг бол дэлхийн нийтэд байсан юм үзэгдэл. Гэхдээ ягаад энэ ханиад жил бүхэн ингэж гарч ирдгийг, энэ ханиад ямар онцлогтой вэ гэдгийг хүмүүс ерөнхийдөө ойлгож байгаа байх гэж бодож байгаа. Энэ ханиадны вирус нь өөрөө одоо тодорхой цаг хугацаанд Монгол юм уу манай бүс нутгаар дайрч өнгөрөөд тэгээд дэлхийн нөгөө талд бас тодорхой цаг хугацаанд явж байгаа. Дахиж эргэж орж ирэхдээ арай өөр онцлогтой болоод нөгөө эмэндээ дасдаг ч юм уу арай өөр хэмжээнд ингээл хүрээл нэгвэр хэлбэл энэ ханиадны вирус хүн төрөлхтөн хоёрын хоорондын тэмцэл одоо ангаах ухааны тэмцэл бол мөнх үргэлжилж байгаа, байнга л үргэлжилж байгаа юм зүйл гэж ойлгож болно. Гэтэл энэ гахаан ханиад гэдээ бас нэг юм шин зүйл гараад ирлээ. Тэгээд энэ тухай бол бас 2-3 жилийн өмнөөс дэлхийн нийтээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад одоо мэрэгжилтнүүд ярьж эхэлж байсан. Энэ ер нь юм тахлын хэмжээнд хүрч магадгүй. Гахаанаас хүн халдварладаг. Тэгээ хүнээс хүн халдварлах юм бол ер нь тахлын хэмжээнд хүрнэх аюултай гэж ингэж ярьж байсан. Гэтэл тэр одоо урьдчилж сануулж ярьж байсан тэр хүнд байтал өнөөдөр манай улсад ороод ирлээ л дээ. Тийм учраас үнэхээр энэ бол одоо тахал юм. Дээр үед одоо бид нар баг байхдаа сонсдог байсан таргуун тахлын тухай. Одоо Оросын эмчнэр манай одоо айл өрхийг яаж эмчилж одоо хүүхдүүдийг яаж аварч байсан тухай хүртэл одоо бүр ийм ярилцлагууд байдаг. Тэгэхээр энэ бол нэг үе одоо биднээс их холдсон байжээ. Яг энэ гахаан ханиад гэдэг бол түүнтэй л ойролцоо ийм одоо тахал юм аа. Тэгээд энэ үүднээсээ яаж сэргийлэх вэ гэдэг дээр бид нар бас анх удаа ийм нөхцөл байдалтай учирж байгаа учраас бас алдаж онж байгаа хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл их байх шиг байна. Алдаж онж байгаа гэдгчлэн та сая бас таны ярианд дурдгдлаа хэдэн сарын өмнөөс бараг жилийн өмнөөс л дэлхийн улс орнууд энэ өвчний талаар мэдээлж ингэж анхаарал хандуул зарим бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Та өөрөө ч гэсэн бас миний мэдхээр онцгой байдал юм болоод ер нь холбогдох яамны сайд нарыг хүлээвч уулзахдаа болгоомжтойхоо сануулж байсан. Гэтэл өнөөдөр сар хүрэхгүй хугацаанд бараг 900 гаруй хүн халдвар авчлаа, 9 хүн амнасаа алдчихлаа. Тэгэхээр ер нь холбогдох яамны зүгээс бас хариуцлага алдаа гэж хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. Та энийг хүлээн зөвшөөрөх үү? Энэ бол ер нь хүндрэлтэй одоо байдал байгаа. Мэдээж мэрэгжлийн хүмүүс яамдын удирдлагууд бол боломжоор бол ажиллаж байна л да. Тэгээд энэ үйл ажиллагаагаа хийх зураал суралцаж ойлгож энэ ажилдаа одоо илүү хариуцлагатай хандах юм шаардлага байгаа. Мэдээж сайн ажиллаж байгаа улсуудаа бид нар урамшуулж дэмжих ёстой. Хариуцлага алдж байгаа хүмүүстэйгээ ч бас хариуцлага ярих юм л шаардлагатай л да. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас манаас сануулж ирсэн. Гэхдээ одоо манад бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг эрүүл мэндийн яамнаас өгч байсан л да. Гэвч одоо 1 сарын хугацаанд ингээ хүмүүс халдварчлаа. Тэгэхээр та сая вирус судлаач, халдвар төвчин судлаач эрдэмтдийг өнгөрсөн 7 хоногт хүлээн авч уулзсан. Уулзлын үеэр нэлээд чухал асуудлууд хөндөгдөж ялла л да. Тэгэхээр энэ уулзалтаас таны хувьд чинь юу бодогдов? Тэгэхээр бид нар бас өөрсдөө ялангуяа шийдвэр гаргагчид, улс төрчид, төрийн байгууллагын улсууд өөрсдөө одоо тодорхой ойлголттой болох ёстой. Инхийн тулд эмнэлгийн ажилтнууд, эмч нар ялангуяа энэ одоо нян судалдаг, вирус судалдаг энэ чиглэлийн хүмүүстэйгээ уулзаж, ярилцаж мэдээлэл авах шаардлагатай гэж ингэж бодож байгаа. Би хувьдаа одоо албан байдлаар, албан бус байдлаар ингээд уулзаж бас энэ мэдээллүүдийг авч байгаа. Нөгөө талаас бас нэг аятайхан юм бол одоо телевизээр, сонин хэвлэлээр, ер нь л одоо интернетээр хэрвээ одоо боломжтой хүн бүхэн ороод тодорхой мэдээлэл авахс боломж бүрдсэн байна. Ийм учраас ер нь хүн бүхэн аль болохоор л боломжийн хэмжээнд мэдээлэл авч ялангуяа өөрийгөө, эргэн тойрноо, гэр бүлээ сэргийлэх чиглэлд ингэж ажиллах шаардлагатай болж байгаа. Тэгээ би мэрэгжлийн улсуудтай уулзаад дараа нь бас энэ өндөржүүлсэн бэлэн байдлын одоо энх бол дарагтай шадар сайдаар ахлуулсан комисс ажиллаж байгаа. Комиссийнхаа хүмүүсийг хүлээж авч тодорхой чиглэлүүдийг өгсөн.
Тэгэхээр манайхны хувьд нэг ийм зүйл байгаа тань. За өндөржүүлсэн бэлэн байдал зарлаа. Тэгээ өндөржүүлсэн бэлэн байдал гэхээр одоо улс орны хувьд бараг бүхий л үйл ажиллагаа зогсоох тийшэл бараг хандж шít. Сургууль зогсчлоо, бүх худалдааны цэгүү зогсчлоо. Энийг дагаад бас зарим сөрөг үзэгдэл гарч ийн л да. Одоо супермаркетууд үнэ нэмчихч гэдэг юм уу тий. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдал гэдгийг та төрийн хувьд жишээ нь юу гэж ойлгож байгаа юм? Бидний хувьд ингэж нэг захиргаадах маягаар хаах, зогсоох гэсэн арга хэмжээ ингээд аваад ил да. Тэгэхээр энэ одоо зөв хэлбэр үү? Тэгэхээр нэг талаас мэдээж юм захиргааны одоо хэлбэрүүд бол хэрэгтэй байгаа. Нөгөө талаас бас ялангуяа эрүүл мэндийн байгууллага дээр л энэ өндөржүүлсэн бэлэн байдлыг авч хэрэгжүүлэх юм хэлбэр их чухал байх шиг байгаа. Одоо энэ гадаадын зарим улс орнууд ч гэсэн зарлж байгаа medical emergency гэдэг. Энэ бол одоо бас яг тийм онцгой нөхцөл байдал биш шүү дээ. Medical emergency гэхээр яг тэр эмнэлэг дээрээ эмнэлгээ одоо тийм яаралтай тусламж юм өндөржүүлсэн хэлбэрт арай онцгой нөхцөлд ажиллах тийм хэлбэрт шилжүүлж байгаа. Бусад нийгмийн харилцаа, эдийн засгийн харилцаа нь бол явдгаараа явж байгаа. Мэдээж төрийн захиргааны байгууллагын оролцоотойгоор явдаг эдийн засгийн тийм харилцаа бол одоо ер нь их цөөхөн болсон. Ийм учраас хувийн хөвшил одоо энэ эдийн засаг тэгээд тэр хүн ард энэ харилцаа холбоогоор дамжиж хийгддэг маш их ажлууд байна. Энэ бүхнээс үүдээд бас эдийн засагт хүндрэл учрахгүй. Тэртээ тэргүй хямралтай байж байгаа. Дээр нь энэ ханиаттай холбоотойгоор ингээд хүндрэлтэй байдал учраас энэ бас эдийн засгийн үр дагавраар илэрч хүмүүсийн амьдралд хүндээр тусах ийм магадлал өндөр байгаа. Тэгэхээр ер нь аль талдаа бүх шатандаа ажиллаж байгаа төр захиргааны байгууллагын ажилтнууд энэ комиссийн улсууд аль шатандаа бас одоо нэгвэр хэлбэл жим бангийн тааруулж ажиллах хэрэгтэй байгаа. Хамгийн гол миний хэлэх гээд байгаа юм бол эмнэлгийнхаа хүрээнд нэлээд анхаарал хандуулъя. Жишээлбэл одоо 3 юмыг маш хурдан хийх хэрэгтэй. Нэгдүгээрт маш хурдан вакцин оруулж ирэх хэрэгтэй. Бид нар бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоо манай яам тандаа засгийн газар хандаад ингээд ажиллаж исэн мэдээж олон орон одоо тэр вакциныг авах шаардлагатай байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынх нь өөрийнх нь одоо зөвшөөрөл, өөрийнх нь одоо юугаар өгдөг вакцин цаанаа үйлдвэрлэгдэж яадаг, үйлдвэрлээд тэр одоо нэггээр хэлбэл шаардлага хангаж чадахгүй л байх шиг байна л да. Одоо хар үгээр хэлэх юм бол очролцсон л байна гэсэн улс орнууд. Тэгэхээр монголч мөн тэр очролтол орж байгаа. Тэгээд одоогоор авагдж байгаа мэдээгээр бол ер нь бараг 12 сар гарч иж тэр одоо вакцин орж ирэх. Тэгээд тэр вакцин нэг 100 мянган хүн тун гэдэг бол ойролцоогоор нэг 100 мянган хүнд л хийх л ийм маягтай. Тэгэхээр манай нийт хүн амд харьцуулах юм бол асар бага хөв болж байгаа. Ийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатайгаа ойлголцоод нөгөө талдаа маш хурдан хугацаанд боломжтой тухайн улс орондоо ингээд батлагдсан ийм вакцинуудыг ер нь одоо бусад улс орнуудаас асууя, хоёр хөршөөсөө асууя, бусад одоо бидний хамтарч ажилладаг улсуудаас асууя. Тэгээд зөвхөн тусламжаар авъя гэх биш, ерөөсө худалдаж авъя. Одоо саяч тэр нэг гэрээ батлагдсантай холбоотой нэг 100 сая доллар орж ирлээ тийм ээ. Тэр мөнгөө одоо ашиглая. Бүр төсвийн зээл гэж байдаг. Монгол банкнаас ч юм уу одоо зээл аваад ингээд тэр одоо эмийг авъя. Тэгэхгүй бол хэрвээ дахиад нэг 2-3-7 хоног ингээд өнгөрөх юм бол энэ нэг халдвар маш хүчтэй тархаад нийт хүн амын ихэнхэд тархацсан тохиолдолд тэр нэг халдвар нэгэнд автсан хүнд бол вакцин хийх бол хэрэггүй болчихж байгаа юм л да. Энэ вакцин гэдэг юм бол халдвараас өөрийн л одоо сэргийлдэг зүйл юм. Манай хүмүүс бол бас ойлгож байгаа. Би ингээд мэрэгжлийн хүмүүстэй уулзаад хахад вакцин гэдэг ч одоо яг ямар учиртай байна ханиадны вакцин. Тэгэхээр аливаа вакцин гэдэг бол ер нь бүдүүлгээр хэлэхэд тухайн өвчний нянг, тухайн өвчний вирусыг л хүчийн сулдуулаад одоо тэгэл тэр хүнд нь л тариад тэр дархлааг л бий болгож байгаа гэсэн үг шүү дээ. Нэггээр хэлбэл одоо тэр вирус хүний бие рүү ороод ирэхээр оруулахдаа жишээлбэл одоо гар хөлийн бооцсон ч юм уу тийм ээ. Тэр вирусын тэр чадварын сулруулсан тэгээ хүний тэр дархлаа ажиллаж ээж тэр вирусыг дарддаг юм дархлаал тогтоох хэрэгтэй. Ер нь явж хүнд өөрт нь тэр эрүүл мэндийн яам гэдэг юм уу тэр хамгаалах систем нь бас байгаа байхгүй. Яг тэр хамгаалтынхаа системээ хүн өөрөө зөв ашиглаад зөв ажилуулад тэрнийг ойлгож ажиллаж чадах юм бол аливаа өвчнөөс тэр тусмаа энэ ханиаднаас сэргийлэх боломж байгаа л да.